За архины нэлээд хамааралтай болсон нэг ахтайгаа буу халаад жоохон суулаа. Тэгээд 60-аад оны ах гэж сайхан ах бий. Тэгээд тэр ах маань ярьж байна. Орос сургууль төгсөөл одоо мундаг сэхэтэн одоо болсон хүчин тийм ээ. Ингээл одоо маш гоё одоо албан тушаал гэдэг юм уу. Ингээл хашсан. Ингээ явсан гэж. За 90 он гарсаар нөхөр ажилгүй болсон гэж. Тэгээ ер нь тэр үед бүхэл сэхэтнүүд ажил төрөлгүй болж исэн гэж одоо ярьж байгаа. Тэгээ би мэдэхгүй гэж. Гэхдээ хэлж штэ ахын яриагаар бол ганцхан 8-нд их нэртэйгээ хамт ингээ явж эхэлсэн гэж. За энэ үед ардчлал гарсан тий. За мэдээж одоо тэр үед бол 90 замууд гэж л их явдаг байсан тухай ярьж байгаа. За мэдээж нөгөө өвгөнч гэдэг юм уу те энэ зүйлийг их зөөдөг байсан байдаг байсан. Одоо яг тэр үеийн одоо ганцагчлаас гэх юм бол бас нэг өөрсдөө татаад авчих тийм одоо баримжаатай хүмүүс нь одоо амьд үлдсэн гэж. Яг одоо чадаагүй нэг нь бол одоо тэгээд мөнхөсөө оронд оцоо гэдэг ах маань ярьж байгаа. Эндээс нэг тийм эмзэглэмээр юм бас ярьж байгаа л да. Яг 90 он гарснаас хойш бол ямар ч ажлыг бүтээхийн тулд за магадгүй өнөөдрийг хөтөлж болно гэж. Нөгөө арх энэ зүйл одоо бүх одоо зүйл дээр явж исэн гэж. Нэг хүүхэд сургуульд оруулах те нэг одоо ямар нэгэн одоо жижиг том нь хамаагүй ямар ч ажлыг одоо бүтээхэд энэ арх гэж явсан гэж. За мөн одоо те ямар нэгэн шалгалт шүүлэг ямар нэгэн дарга цэрэг ирээд явах үед ч гэдэг юм. Ингээд архины энэ зүйл. За ах маань бол одоо ингээд ганцхан 8-нд явсан хажуугаар нь ингээд ажил төрөлд ороод ингээд наан цаана орон гараа ингээд явсан гэж. За ингэж явж байгаад нэг юм тэтгэр одоо ингээд гарч байгаа гэдэг нэг ийм зүйл бас ярьж байгаа. Тэгээд нөгөө яг ийм ороо босгоо ийм одоо амьдралаар ч гэдэг юм ингээд явцсан учраас тэтгэр нь маш хангалтгүй хэмжээнд мэдээд ажилласан жил нь бага учраас тийм ээ ингээд яг энэ хугацаанд өөрөө архины хамааралтай болсон гэж. Бүхэл зүйл дээр энэ арх гэдэг зүйл явсан учраас гэж. Тэгээ өөрөө буруутахгүй юм л та. Нийгмээч тэр одоо өөрийгөө ч тэр ингээл яг бид нар амьдрахын эрхэнд баг ийм болчлоо шүү гэдэг ийм зүйл. Тэгээ магадгүй энэ зүйл нь давалгаатайгаар ч гэдэг юм уу. Ер нь одоо 60-аад оны ах нар эгч нар бүгд л мэдж байгаа. Бүх зүйлд одоо яг энэ арх гэж явсан гэж. Тэгээд яг тэр үеийн одоо нийгмийн хүмүүжүүлж гэдэг юм уу те. Яг ингээд нийгэм солигдох үеийн энэ оюун санаа бол өөрөө гинтл ийм болцсон гэж. Ийм болж хувирсан гэж. Нөгөө ар өөрийн хаалга яасан хийсэн хийлгахуулч гэдэг юм ямар нэгэн зүйлийг гэдэг. Энэ ийм болж хувирсан. Энийг магадгүй ингэж бүтээдэг ч гэдэг юм. Нөгөө ийм сэтгэлгээний гэдэг юм ийм зүйл рүү орцсон гэдэг. Энийг одоо л баг юу гэдэг те 30 жилийн дараа одоо л нэг танихтайгаа болж байна. Яагаад ийм болсон тухай шалтгаан үр дагавар бүх нөхцөл байдлыг ингээл одоо л нэг юм дүгнэх гээд ойлгох гээд эхэлж байна. Яг ингээд ойлгох явцад яг өөрийнх нь үеийнх нь ихэнх нь байхгүй болсон байна гэж. Хэлж энэ өөрөөр хэлбэл маш харамсалтай л та. Тэгээд яг энэ зүйлийг битээр ярилцаж байх явцдаа бол юу гэхээр биднийг ойлгож амжихаас өмнө нөгөө нэг үе шинжлэгдэж байна гэдэг юм те. Магадгүй хоёр үе шинжлэгдэж байна гэдэг юм. Энэ зүйлийг гэдэг юм. 60 оныхон магадгүй байхгүй болцсны дараа үүнийг хэлж амжихгүй гэдэг юм уу. Яаж амжихгүй энэ зүйл ингээд шинжлэгдэж байгаа юм байна гэдэг. Маш хурдцтайгаар нэг үеийнхэн тэр чигтээ энэ зүйлийг үзэж туулсан магадгүй энэ Монгол улсын бас нийгмийг бүтээн байгуулсан мөртлөө бас алга болж байгаа ч гэдэг юм. Ийм одоо харамсалтай ч гэдэг юм уу, эмгэнэлтэй ч гэдэг юм ийм зүйл яригдчих. Өнгөрлөө гэж. За энийг зүгээр яагаад ярьж байгаа хуваалцж байгаа. Магадгүй энэ одоо 60-аад оныхон тэ амьд байгаа бол гэдэг юм тэ. Мэдээж амьд байгаа хүмүүс байгаа шүү дээ.
бас энэ дээр өөрсдийн сэтгэлдлийг бичээрэй гэж. Мэдээж энэ Монгол улс, Улаанбаатар те энэ 21 аймгийг ингээд бий болох, хөгжих, цэцгэлэх бүх цаг үед татвараа төлөөд бас ингээд өөрсдийнхөө чадах энэ ухамсараар ингэж явсан гэж. Гэхдээ яг энэ эдгээр одоо хүмүүсийн маань нийгмийн оролцоонд бол түлхүү архины асуудал бол бүгдийг шийдэжсэн гэдэг ийм зүйлийг бас энэ ах маань ярьлаа л та. Бас яг энэ хүмүүст маань энэ архины хоргонол бас нөлөөлсөн гэдэг ийм зүйлийг бас хэлж байгаа. Тэгээ ийм зүйл бас зарим хүмүүс нь тийм биш байж болно гэж. Зарим хүмүүс нь үнэхээр энэ одоо технологиор дамжаад бас эд цаг үеэ бас өнгөрөөсөн байж магадгүй гэж. Тэгээ яг зүгээр л энэ бол одоо нэг ахын маань л одоо үз туулсан амьдралын бас нэг химнэл, нэг төлөөлөл, нийгмийн төлөөлөл ингэж бодож. Тэгэхээр бас яг эдгээр цаг үеийн одоо хүмүүс маань сайхан коммент хэсэгт сайхан өөрсдийн бодол санаагаа хуваалцаад одоо энэ шинэ үеийнхэнтэйгээ бас ийм байсан шүү гэж бас уучлах нь бас зүгээр юм болоо гэж бодож байгаа.